Нийслэлийн өргөн цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан ажил зарлаад 4 хонжоогоо тодруулбал автобус 1 2 3 гэд төрийн өмч компани жолооч кондукторууд үндсэн цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг нийслэлийн удирдлагууд болоод зорчигч тээврийн нэгтгэлийн дараагаас шаардж байгаамаа. Ажил хийж байгаа жолооч кондукторууд бусад ажлын хүсэлтэд ажлаа хаяхгүй гэдгийг мэдгдсэн ажилтныг хүчээр ажил хаяхыг шаардаж улмаар автобусныхын дугуунд орох хэвтэх зэргээр ажиллах эрхийг нь хязгаарлаж байгаамаа. Энэ байдлыг эсэргүүцэж байгаа ажилчдын төлөөлөл буюу автобусны базын жолооч кондукторууд ажил аяллыг зогсоож ажлын хүсэлтэйгээ илэрхийлэн өчигдөр мэдээлэл хийсэн байна. Нийслэлийн иргэдүүлэгчдийн хурлын ээлжид хуралдаа маш нийслэлийн 2010 оны төсөвд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталсан байна. Хөтөлбөр аюулгүй байдлын эрүүл ахуйн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын хурлын сарын 14-нд хэлэлцэн баталсан. Хууль нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага юу байсан хийгээ чухам ямар залтууд нэмэгдсэн талаар хөтөлбөрөөс чин зориг өчигдөр хэвлэлийн байгууллага хэлгэж дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Монгол сэргийлэгчийн нэвэл дор зохион байгуулж байгаа бичих соёл 2015 урамжлалын олон улсын үзэсгэлэн Хинтээ аймгийн Чингис хот Дэлгэр хаан суманд зохион байгуулжээ. Улсын хурлын хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай шинжилсэн найруулгын төслийг хэлэлцүүлгийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн хэрэгжих хугацааны талаар хэлсэн 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөр тогтоохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олон хүн дэмжижээ. Хил хамгаалах хэрэглээ газрын хилчийн спорт хорооноос бүгчүүд улсын хил арга хэмжээг энэ сарын 15-наас 25-ны өдрүүдэд Хинтэд орноос Сүхбаатар аймгийн биеийн тамирын спортын хороо Хилийн Цэставын ангиутай хамтран зохион байгуулсан байна. Бүгчүүд Хилийн Цэставын ангиуд хэрхэн ажилласан талаараа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ.